Гранд Тур аялал жуулчлалын олимпиад бол танин мэдхүн кентавр тэмцээн, спорт явгаа аялал, эрдэм шинжилгээний баг хурал, мэргэжил сурталчлах үзэсгэлэн гэсэн 4 үндсэн арга хэмжээнээс бүрддэг байна. Энэ удаад бид спорт явгаа аяллаа тэмцээнийг сурвалжлахаар гачуурт хар усан тохиод ажиллалаа. Гранд Тур 2017 спорт явгаа аяллаа тэмцээнд Монголын Үндэсний сургуулийн 24 бүлээ рафт гэсэн баг. Яг одоо үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Гранд Тур 2017 аялал жуулчлалын улсын олимпиадад оролцож байгаа оюутнууд аялалдаа гарах гэж байна. За бид зохион байгуулагч Батболдтой уулзж байна. Хоёр дахь тэмцээн болох одоо спорт аяллаа тэмцээн явагдах чинь. Бид нар үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Баянзүрх хайрхны хойдлын одоо хар усан тохоо чиглэлд явагдана. За эндээс бол нэг 10 орчим километр явган аялж очиод за тэндээ бол одоо үндэсний тэмцээнүүд нь болох байгаа. Спорт явгаа аяллаа тэмцээнд оролцогч нэг сургууль 6 өгöd бүхий баг бүрдүүлж уулын оргил булаалдах, усан заваар уралдах, буухя нуугч олох, газрын зураг дээр ажиллах зэрэг 5 төрлөөр өрсөлдсөн юм а. Шаваад тоглоно штэ. Маа ойтонгууд ер нь саалгач штэ. Өдрөө цагаа гарч маш таацсан сайхан өдөр байна. Зөөнөөс ойл мөлийн хөксүр байна. Дээш алхаж ирсэн жоохон ядралтай. Гүгүүд тус хэцүү өргөд уруур явахаар хүл хатарч байгаа урдаа авчиж чадсангүй. Наад автодолж энэ ч одоо энэ хатуу спорт шүү дээ аяллаа спорт гэж. Октод яалцгүй чиркол болохгүй. Гэтэ нэг өмнө хэдэн удаа харж исэн. Туршлагын хуваар бариунд орж ирлээ дээ. 1.8, 4.7. Одоо ер нь бол нөгөө газрын зураг дээр ажиллах нэг тэмцээн болж штэ тий. Танах сая бодлого бодож ирсэн. Бодож чадсан. Тодорхой хэмжээд бол чадсан гэж бодож байгаа шүү дээ. Яг ямар бодлого? Болгоноос Хүрсгэл аймгийн Мөрөнгийн төвийн хооронд тэгээд тэрний километрийг олох хойд дөрвийн хэдэн градус урд уртрагийн солилцол болон километр Азийн мот дээр ажилласан. Аялал жуулчлалын мэргэжлээс суралцж байгаа оюутнуудын хувьд бол газрын зураг, луужин, хоорондын заач гэдэг юм уу те ажиллахад бол ажиллана гэдэг маань өөрөө тухайн мэргэжлээс сурж байгаа оюутнуудын хувьд бол хамгийн гол анх шатнад усыг их гэдэгтэй адилхан заашгүй сурсан байх шаардлагатай нэг мэдлэг нэг энэ тэмцээн маань өөрөө тухайн оюутнуудын үндсэн мэдлэг болоод зурагтай ажиллах хөдөөхээр төрсэн тохиолдол өөрсдийнхөө байршлыг олоход хамгийн шаардлагатай гол тэмцээн өөрөө энэ байдаг гэж байна. За ер нь аялал жуулчлалын ангийн оюутнуудад энэхүү тэмцээн маш том практик дадлага болдог талаар мэргэжилтнүүд онцолж байгаа юм. За эндээс суралцснаа тэд аялал жуулчлалын салбарт гараад хэрэгжүүлэхэд илүү үр дүнтэй болдог байна. Нөгөө талаасаа оюутнуудад бол одоо жинхэнэ одоо практик сургалт мэргэжлээ ойлгох, мэргэжилтэд дур сонирхолтой болгох. За тэгээ хамгийн гол нь энэ тэмцээнд оролцсон оюутнууд хоорондоо маш сайхан одоо найз нөхөд болдог. Дараад нь ажлын байран дээр гараад ингээд найз нөхөд улсын танилын хүрээ гэдэг маань бол ажил амьдралд нь одоо их чухал ийм нөлөөг үзүүлдэг байгаа. Манай Гранд Тур гэдэг энэ тэмцээн янз бүрийн одоо юм даалгавар өгдөг нь бол энэ танхимын бус айгуу тийм том сургалтыг олгох чадвараар бас давуу талтай багтах. Тэгээс манай аялал жуулчлалын салбарын оюутан залуучууд энэ тэмцээнээр, энэ уралдаанаар, энэ олимпиадаараа дамжуулаад бид нар бол аялал жуулчлалын салбарт бол цаашдаа ажиллах нөөц боломж бол бүрэн бүрэлдсэн байна гэдгийг харуулж байгаа.